өрөөдөрөө мистик хүүхара дуулаарай энд тэндгүй инээд бяхаж эрхэмнэн хүүхдүүд баялан энэ бол мөнхийн хотхон эргэлдэг бидний дотны найз хүүхэд бүрийг хайрлан би хөгжөө баярыг түгэн би найзууд бүхнээ тойруулаад наадам тоглох дуртай би зүг амьдрал зүг хүсэл зүг бүхнийг бид түгэн бид бол ханы хүүхдүүд хаалт усыг ихмээгээ мөнхийн хотхон мөнхийн хотхон бидний найзууд мөнхийн хотхон эцэг найзууд мөнхийн хотхон үргэлж хамтдаа тэрэг хатан нэстэггүй нааш ирж юм боо шудархан басан ямар гоё юм бэ мөнхийн хотын ихчий тийм байна ямар гоё юм бэ Сайн бацгаана хүүхдүүдээ. Өнөөдрийн мөнхийн хотын нэвтрүүлэг эхэлж байна. Бүгдээрээ манай ороонд юу хийж байна гэж юу? Бүгдээрээ нэгэн төсөл гаргаж байгаа. Энэ юу вэ гэхлээр би өөрийн гэсэн бүх зүйлээ авч явах хайрцаг хийж байгаа. Та нарт харуулах уу? Тараа! Энэ дээр би бүх хайрцагны бүх юмаа хийхэд хэрэг хэмжээтэй хайрцаг байх хэрэгтэй вэ гэдгээ бодж олсон. Тэгээ би уртыг нь бас зузааны юугаар хийх вэ гэдэг бүгдийг бичсэн. За дахиад яах вэ? Тэнэн. Тэгээд энэ хайрцаг гэхлээр зөндөө том болох юм билээ. Яа тэгвэл миний тоглоомууд, миний хувцснууд, тэгээ би өрөөндөө байгаа энэ тавилгануудаа бүгдийг тэгээд өөр юу авч явах вэ? Өөр дахиад юмтай бол юм нэмж авнаа. За тэгээд дахиад юу вэ? Жаахан эдэн нэстэг хүүгээд бичнэ байгаа. Хүмүүс хараад нэстэг хүү ямар гоё цонхтой юм хайрцагтай ингээл тэгсэн чинь тэгэл би гоё хайрцагтай гаштай гээл. Тэмээ найзаа тэгсэн чинь шүдэрхээ нөө зачаачих юм. Би ч гэсэн чаваас асан чинь зарчлаа штэ. Өө нэстэг хүү чи юу хийж байгаа юм бэ? Би юу? Би найз нартаа гоё юм үзүүлж байна. Нэстэг хүүгийн хайрцаг гинөө. Мотор чи юм том хайрцаг хийж байгаа юм уу? Тий, шүдэрхээ. Би ийм том хайрцаг хийгээд дотор нь би өөрийн гэсэн бүх зүйлээ хийж авч явна. Яагаад? Тоглоомоо, тэгээд гэрийнхаа тавилгуудыг, өөрийнхөө хувцснуудыг, өөр гой юмнуудаа бүгдийг хийж авч явна. Яагаад нэстэг хүү тгийх шаардлага байхгүй штэ. Бага шүдэрхээ. Яагаад би бүр гайхаад байна. Би штэ хаашаач явсан бүх зүйлтэйгээ явмаар. Ямар сонин бодол вэ? Тэгээд намайг байхгүй байгуур. Намайг байхгүй байгаа миний юмнуудыг хүмүүс авчвал яах юм? Юу гэж нэстэг хүү? Энд тэр чинь яг хэмжин юм байсан байрандаа л байж шүү дээ. Авчиж магадгүй. Тэгээд би ийм том хайрцаг хийж агаад тэрэн дотор нь хийгээд яг энд би зурцсан байгаа ч өдөрхөө. Харин тий чи бүр ингээ Яг ингээ өөрөө явна. Ингээ өөрөө явах юм байна шүү дээ. Тий. Тэгэхээр чинь хэцүү биш үү? Яагаад? Модоор хайрцаг хийхээр мод чи өөрөө хүнд болохоор хайрцаг чи өөрөө хүнд болно. Тэгээд дээрээс нь зөндөө юм хийчихэр чинь чи бүр дааж чадахгүй хаа. Зүгээрээ би ирэх үе юм чинь даанаа. Тэгээд би бүх юм авч явмаар байна. Яа гэвэл тэдний чинь миний л штэй шүдэрхийн. Хаач хизээж өөрийнхөө бүх юмыг авч явна гэдэг боломжгүй зүйл байх таа гэж би бодож байна. Боломжгүй биш ээ. Болдгийм аа. Ямар сайн юм бэ? Гэтэ нэстэггүй. Одоо ч нэг хэрглэж байгаа юм чи хуучирчих юм бол чи яах вэ? Хаях уу? Үгүй би авч явна. Тийм үү. Хувцас урагдаад бүр өмсгийн аргагүй болчих юм бол чи хаях уу? Авч явна. Яа гэвэл даун өөр ямар нэг юмд хэрэг болж магадгүй шүү өдөрхөө. Тийм учраас би бүгдийг энэ хайрцагтаа хийгээд тэгээд хааж явсан авч явна. Тэгээд тэрэнд маань хэн ч хүрэхгүй, хэн ч авахгүй зөвхөн би л хэрглэж чадна. Тийм үү. Тэгвэл нэстэггүй. Надад дахиад нэг асуулт байна. Хэрвээ аав ээж найз нөхдөд чи өгсөн тоглоомнуудыг буцаагаад авчвал яах вэ?
Надаас уу? Тийм. Өгчөөд буцааж авч болохгүй шүү дээ. Би л авахгүй. Тийм үү. Гэтэ нэстэггүй чиний санаач надад ерөөсөөч таалагдахгүй байна. Яагаад шүдэрх юм? Ягаад гэвэл хэдийгээр хүүхдэд бидэрт байгаа зүйлс одоохондоо миний хагаа ч гэсэндээ яг үнэндээ бас бүгдээрээ минийх биш шүү дээ. Тийм үү? Нэрээс миний надаагаа ихэнх юмыг маань надаа аав ээж нар маань бас найз нар маань өгсөн. Тийм. Тэгэхээр чи бүгдийг минийхээ өмчлөөд дандаа өөрөө аваад яваад байх юм бол чамд ч хэцүү. Тэглэж бас миний өгсөн юмнуудыг байрнаас нь хөдөлгөөж чи өөр тийш авч явах юм бол би л авч чамд гомдноо. Тийм үү? Гэтэ нэстэггүй Шүдэрхийн уул нь ингээ хийчихвэл юмнууд маань алга болохгүй. Тэгээд хүн холгаалахгүй. Гоё юм биш үү? уул нь чи талаас нь бодвол шилдэг арга мөний хувьд мөн л юм. Гэтэл нэстэггүй чи энэ зүйлүүдийг хизээ нэгэн цагт орхиод диважн руу явна шүү дээ. Би деважн руу ч гэсэн аваад явнаа шүдэрхийн. Санаа зовлтгүй. Тийм болохоор би энэ хайрцгаа хийгээд бүх юмаа хийж авч явлаа. Гүй нэстэггүй хүүхдүүд бид нар чинь энэ дэлхий дээр ирэхдээ хов хоосон ирсэн шүү дээ. Хов хоосон тий. Тийм. Хоцгүй ирсэн тий. Амар Тоглоомгүй ирсэн. Тэгээд юучгүй ирсэн хэрнээ буцаагаад ийм их юм авч явж болдгоо байхгүй юу? Харин юучгүй л буцаад явна. тийм үү? Тийм болохоор чиний наад чинь нэг л тийм тохиромжтой гой санаа биш. Харин би чамд наатаа чинь зөвөр хэрэглэх арга цааж гээ. Зөвөр хэрэглэгдэхээ. Чи наа хайрцаг хийхийн хувьд хийчих заяа нэстэггүй. Бодоор гай так гэ хийчээд тэгээд за яз хараати. Пожигийн хажууд тавьчих. Тэглээ. Тэгээд тэнцэнэ тоглоомнуудаа хийгээд хадгалчих заяа. Тэгээд хэрэгтэй үед нь гаргаж ирээд бусад өхийг нь өгөөд бусад хэрэгтэй зүйлс байвал бусад өгөөд өөрөө хэрэглэхийг нь хэрэглээд тэгээд ашиглаж хэрэглэж бай заяа. Нэстэггүй. Тэгэхээр би байгаамаа бусдаас харамлахгүй байна гэсэн үг үү? Тэгээд би бас ямар нэгэн зүйлийг хэрэглэхгүй байлгаж ирснээс хэрэглэх хэрэгтэй гэсэн үг үү? Тий. Тэгээд бас бүх зүйлийг минийх гэдэг занчин бас тиймч сайн зан чанар биш байхгүй юу? Нэрээ тийм ч юм уу? Би бараг миний гарыг бодвол энэс том хийхэр би төсөөлсөн шүү. Тэгэхээр бүр ийм том болоод дотор нь миний хамаг юм ороод би нэрнгээсээ даахгүй. Харин чи даахгүй байгаас нэстэггүй. Угаасаа бид нар энэ дэлхийгээс явахдаа бүх зүйлээ архиад явах юм чинь энэ дэлхий дээр амьдарч байгаа хугацаанд бид нар бүх зүйлийг хамгийн сайнаар хэрэглээд бусдаа хуваалцаж бие биендээ өгч бас өөртөө байгаа зүйлээ хамгийн сайнаар хэрэглэж явах хэрэгтэй байхгүй юу? Нэрээ шүдэрхээ. Ийм том хайцсан дотор амар их юм хийчлэр. Би хамгийн ихэл чигээд ёроолт нь орсон юм авах гэхлээр яах юм бэ тий? Тэгэхээр чи ёроолт нь хийсэн юм авахын тулд дээр нагаа бүх зүйлүүдээ гэж гаргаж тавьчаад доор нагаа зүйлийг авах байхгүй юу? Тэгэхээр хэцүү юм байна. Гэхдээ би яг чиний төрөний хийснээ энэ хайрцгаа хийгээд зөвөр ашиглана. Харин яаж амархнаар авах вэ гэдэг арга бодж олно. Тэгэхээр эсвэл тиймээ чи ингэж болох юм байна нэстэггүй. Хайрцагныхаа талд нь хаалгах гэж болох юм байна штэ. Эргүүлээд нөгөө хаалга нь ангаалгаад тийм авчдаг. Тэгэл хаагаад буцаж эргүүлээд нөгөө хаалгаас нь ангаалгаад тийм авчдаг гэж болох юм байна штэ. Бүтээлч байна гэсэн үг байна. Тий. Тэгвэл энд нь хаалга хийнэ гой. Ингээд ангаадаг энэ шүдэрхэн чиш гэсэн учраас энд нь шөөдөрхөн гэж ичлээ. Наа хаалгыг чинь шөөдөрхөн гэж нэрлэж байгаа юм уу? Ямар гоё юм бэ? Хаалга миний нэртэй болцсон. Тэгээ ангаалган гот шөөдөрхний надаа өгсөн бэлгэнүүд гарч ирж байна. Тэгээс та гой санаа байна. Нэстэггүй чи үнэхээр ухаантай шүү. Нададаа өнөөдрийн мөнхийн алхам нэвтрүүлгээр хүүхдэд бидэрт байгаа бүх зүйл биднийх хараахан биш гэдгийг ойлгож авсан байх. Тэгээд бас энэ дэлхий дээр амьдарч авах хугацаанд бүгдээрээ өөртөө байгаа зүйлээ хамгийн сайдаар хэрэглэж, арай гамтай байж, бас бусдад хэрэглэж болохоор зүйлсийг хэрэглүүлцгээгээрэй.
Найзуудаа тэгээд та нар бас бүтээлчээр нацгийн гоё хайрцаг хийгээрээ. Гэхдээ бусдаас хармалж болохгүй шүү. Бас ямар нэгэн хэрэггүй зүйлээ хаях хэрэгтэй. Харин бусад зүйлсээ хадгалж мэдээж болно гэхдээ хэрэглэх хэрэгтэй. Найзуудаа ингээд өнөөдрийн мөнхийн хатганы нэвтрүүлэг өндөрлөж байна. Мөрөдөлтөө нисцгээе. Харанхуйч гэрэлтээрээ. Хааны хүүхдүүдээ баяртай.